За сайн байцгаана уу та бүхэндээ гигийн өдрийн мэндийг хүргэе. 2026 оны 2 сарын 16 сар маань ирэх байгаа даваа гараг нь. За энэ өдөр цөмөрөөг тэнгэрийн зураг дээр юу харж байна вэ гэхээр нар маань нь шүү дээ, тийм ээ. Энэ нар маань нараа хумхын ордтой байхгүй юу? Нар маань хумхын ордоосоо яаж ийнэ гэхээр биднэрт дахиад анхааруулсан энерги холбоосыг харуулж байна. За юу анхаарч ийнэ вэ гэхээр энэ дараа тэнгэрийн ван гараг маань өөрийнхөө уналтын орд буюу үхрийн ордтой ингээ байж байгаа тийм ээ. За юуг анхаарах вэ гэхээр мэдээж хэрэг үхрийн орд гэхээр чинь бидний дор хаяж хамгийн нэн тэргуунд бидний дархлаа гэж явна. За хоёрдугаарт бидний идж ууж байгаа хүнс байна. За тэгээ бүр цаашлах юм бол бидний мөнгө санхүүтэй холбоотой ийм энерги байгаа. Тэгэхээр цөмөрөө энэ сэдвийг анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл энд square буюу бидний анхааралтай байх шаардлагатай гэсэн ийм энерги холбоос үүссэн байгаа. За тэгээд дараагийн нэг энерги нь болохоор энд айгүй гоё холбоос үүссэн байгаа. Бархас бат гариг маань бидэнд их шиг буйнаа хайрладаг ийм гоё энерги мэдээлэлээр бидний оюун ухааны бод гаригтай холбоо үүсгэсэн. Тэгэхээр цөмөрөө оюун ухаанаа логикоо маш сайн ажилуулж чадах юм бол үр дүнд хүрэх боломжтой, бараг хүссэн бүхнээ хүртэх боломжтой ийм гоё энерги байгаа. Тэгээ цөмөрөө харж байгаа бол эргэнж байна, анхаараханч байна. Тэгэхээр цөмөр яах вэ гэхээр анхааралтай бай. Гэхдээ бүх ажлуудаа хийхийг зорино гэсэн үг. За тэгээ бүгдээрэнд нь амжилт хүсье. Баярлалаа. Баяр та. Астро Соло байлаа.